Yes, it was my way. Сонсогч үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Vintage Room нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт хөсөгтөн хамтлаг төлөөлөөд за хөсөгтөн хамтлагийн хөөмиж за мөн лимбич тийм ээ ажиад орж ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ цаг мөчид Хөгтөнгөр радиог үзэж байгаа, сонсож байгаа нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За хөсөгтөн хамтлагаа төлөөлөөд өнөөдөр Best of хөсөгтөн нэртэй одоо пянза сонсогч үзэгчдэд маань сонирхуулахаар сонсохоор бас гайхалтай мэдрэмжийг өгж аргаахаар төлөөлөөд одоо ажиад орж маань ирсэн байна. За ойрд уран бүтээл хөсөгтөн хамтлагаар ариун байна оо гэдгээс хоёлаа эхлэе да яриагаа. Бид саяхан хэдхэн хоногийн өмнө бас Арабын Эмиратын Дубай хотод бас нэг Танвид гэдэг нэг фестивальд оролцоод саяхан 3-4 хоногийн өмнө хүрэлцэн байна. Тэгээд одоо энэ жилийн хувьд бид хэд одоо яг энэ жил ирэх жил дамнаад бид хэд бас нэг шинэ цомгийнхоо ажил орцсон ихний уран бүтээлүүд маань одоо хийгдэж эхлээд байгаа. Тэгэхээр ирэх жил бол хөсөгтөн шинэ цомгийг гаргах нь байна тийм ээ. Тийм. Тэр нь ажиллаж байна. Pens форматаар юм уу? Compact disc форматаар. Эхний ээлжинд compact disc форматаар юм байна. За энэ Pens маань бол энэ жил буюу 2025 онд гаргасан Pens байгаа шүү дээ тийм ээ. Хөсөгтөн хамтлаг. Тэгээ би хөсөгтөн хамтлагийн Pens-ыг гаргаж явах тухайн үед нь бас хэвлэлээс сайтын мэдээл байлуу да. Уншижээс. 5 сар тухай. Сүүлийн 20 жилийн шахуу одоо өөрсдийнхөө тэр нөрийн хөдөлмөр, өөрсдийнхөө сэтгэл зүрх, авьяас, бэлэг тийм ээ бүхий л зүйлээ даачилсан олон уран бүтээлүүдээс сор болгож одоо гахалтай одоо хит дуунуудаа энэ Best of хөсөгтөн буюу хөсөгтөнгийн шилдэг бүтээлүүдээ пянзанд бол шигтгэж өгсөн гэж ярьж байсан. Тэгэхээр хоёулаа цаг хугацааг бол жоох ухраагаад асуух юм бол байна. Хөсөгтөн хамтлаг маань хэдэн онд байгуулагдсан хамтлаг юм бэ? Бид хэд 2008 онд тийм одоо хуучнаар Улсын ардын дуугийн чуулга буюу одоо үндэсний урлагийн их театрын манай хамтлагийнхан бол яг энэ театрын төрийн их найрлалын бүгдээр хөгжимчин залуучууд байдаг. Тэгээд 2008 онд яг энэ оркестрийнхоо дэргэд хөсөгтөн гэдэг хамтлаг хамгийн анх байгуулж тэрнээс хойш уран бүтээл хийж явж байгаа. 2008 оноос тэгээд яг бүр гой детальчлах юм бол яг хаана тийм ээ хин гэдэг хүн анх санааг нь гаргаад за одоо чи тийм ээ за хэдүүлээ нэг хамтлаг болёо гэд тохироод тэгээд хөсөгтөн гэдэг нэрийг нь бас хин өгч байв. Хамтлаг байгуулагдсан түүхүүд ч бас айгүй сонин штэ тийм ээ 10 жилийн нэг ангиуд байсан гэдэг нэг дор ажиллаж исэн гэдэг за тэгээд нэг амьд хөгжмийн тоглолтын дээр хоорондоо танилцаад хамтлаг байгуулах тухай ярьж исэн ч гэдэг юм уу. Тэр түүхүүд нэг сонин байдаг л та. Манай хамтлаг бол одоо юу гэдэг яг дандаа хөгжимчд нэг дор ажилдаг, оркестр дээр ажилдаг, нэг дор ажилдаг хөгжимчд байгаа. Тэгээд яг насны хувьд бол яг одоо юу гэдэг дийлэнх одоо хамтлагуудын түүхүүд чинь бас нэг үеийн залуучууд эдгээр нийлсэн байдаг. Манайх бол одоо 10 хэдэн насны зүрх 10 хамгийн дээдл нь 10 бараг 20 насны зүрхтэй ийм хамтлаг. Тэгээд 2008 онд ер нь бол үндэсний урлагийн их театрт бол хөм ичид гэж тусдаа уран бүтээлчид одоо юу орон тооны уран бүтээлчид байдаг. Гэхдээ манай хөгжимчд маань бас яг хөмийн урлагийг бол сонирхож судалж одоо суралцаж одоо хөмөлдөг залуучууд маш их байдаг. Тэгээд 2008 онд үндэсний урлагийн их театр маань хөмийн төрлөختөө их орон гэдэг нэг шинэ уран бүтээл юу яасан үзэгч түмэндээ толилуулж одоо
бэлтгэл хийж байсан. Тэр уран бүтээл дээр хөөмөлтөд хөгжимчдийн төлөөллөөс нэг уран бүтээл оролцуулъя. Энэ шинэ уран бүтээлд хөгжимчдөөс ингээд уран бүтээл оролцуулъя гэдэг санаа гараад тэгээд яг энэ уран бүтээл дээр манай хамтлагийн одоо 3 том Тороо банд гэдэг шинэ уран бүтээлүүд бид одоо хөөмөлтөд залуучууд маань нийлээд тэр уран бүтээлд оролцохын тулд ингээд шинэ уран бүтээл хийсэн. Тэгээд тэрнээс хойш бидэд хэдүүлээ ярилцаад юу энэ чигээрээ одоо хөгжмөдөөд хөөмөлтөд одоо ийм хамтлаг хэдүүлээ цаашаа зохион байгуулад уран бүтээлээ хийгээд явъя гэдэг санаачилгаа хоорондоо ярилцаад гаргаж ирсэн. Гэхдээ яг биднээс өмнө бол яг хөгжмөдөөд хөөмөлтөд одоо уран хамтлагууд бол зөндөл байсан л да. Одоо хамгийн анхных нь одоо Гişиглэн гэдэг одоо Германд уран бүтээлээ дөрөвдгөөс Гişиглэн гэдэг хамтлаг байна. Бүртээ гэл Хөх Монгол эдэргээд одоо хүртэл байгаа хамтлагууд байгаа. Энэ хөсөгтэй хамтлагаа бол бид нар яг тэр уран бүтээлд зориулж хамгийн анх 2 уран бүтээл хийгээд тэрнээс цаашаа одоо хэдүүлээ энэ чиглэлээр уран бүтээл хий гэдэг нэгдүгээр санаа, хоёрдугаарт бид хэдийн одоо онцлог гэх юм уу? Одоо 5 6 хөөмөлдөг учраас олуулаа хөөмөлдөг юм чинь яг нэг хөөмигөөрөө одоо олон хоолойн дууралтыг бас хөөмийн олон хоолойн дууралтыг хэдүүлээ дуургаж үзье. Уран бүтээлтэй нэг идэвхтэй ашиглаад ингээд манай хамтлагийн онцлог болог гэж ярилцаад уран бүтээлүүдээ хийжсэн. Одоо ч гэсэн хийж байгаа бүх уран бүтээлүүд маань энэ хөөмийн олон хоолойн дууралтыг бол бид нар маш их ашигладаг. Тэгэхээр танай хамтлагийн бусдаас давуу тал онцлог юу юм бэ гэдэг нэг юм асуултууд байдаг шүү дээ. Хамтлаг болгон дээр л очдог. Тэгэхээр хөсөгтэй хамтлагийн онцлог бол энэ юм а гэж тийм ээ. Олон одоо хоолойн хөөмий. Ерөнхийдөө та нарын ярилцлаган дээр ч бас байж исэн л да. Манай хамтлагийн одоо бусдаас одоо ялгарах онцлог буюу хамтлаг гэдэг дуучин уран бүтээлч хүн бүхэнд л байдаг баг л та. Хин нэг давтахаас айлуулах зайлсхийх тийм ээ. Хин нэг хуулбарлахаас яг хөө эхний ээлжинд бол даган дуурайж, хуулж, ковер хийж болно. Гэхдээ л ондоо байхын тулд олон жил тасралтгүйгээр уран бүтээлээ үргэлжлүүлэхийн тулд тийм давтагдсан шин чанарыг хаях хэрэгтэй юм шиг. Тэгэхээр хөсөгтэй хамтлагийн хувьд давтагдсан ийм хамтлаг бол биш. Санагддаг шүү миний хувьд. Тэгэхээр яахын аргагүй онцлогоо зөв олж хараад нэгдэл үүсгэсэн байна. Баярлалаа. Тэгэхээр ажид дөржийн хувьд хөөмилэн дээрээс нь лимбич гэдэг одоо бас давхар мэрэгжил явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хөөмийг эхэлж сурв уу, лимбиг эхэлж сурв уу? Танайхан ч одоо бүгд нэг юм одоо бас мэрэгжлийн хөгжимчд учраас давуу тал нь тэр баг шиг байна. Тэгээ мэрэгжлийн их айлд ажилладаг учраас бүгд шин зүйлийг сурахад илүү амар, хурдан хугацаанд сурчдаг. Нэг тайзан дээр гарахаар бүгд л одоо хуур татцсан л. Тэгээ харахаар бүгд хөөмилэн тийм ээ. Тэгэхээр энэ бас танаа давуу тал бас онцлог баг шиг байгаа маа. Тийм. Манай хамтлагийн бол бүгдээрээ мэрэгжлийн хөгжимчд. Бүгдээрээ хөгжим мужийн коллеж одоо Монгол Улсын консерватори болсон. Энэ сургуулийг төгссөн мөн соёл урлагийн их сургууль одоо соёлын коллеж гэдэг юм уу. Яг энэ сургуулиудыг төгссөн мэрэгжлийн хөгжимчд байгаа. Тэгээд дараад нь бол мэдээж хөөмигөө багасаа хөгжим тоглодог байж байгаад дараад нь хөөмигөө сонирхож судалж сурсан ийм залуучууд байгаа. Тэгээд яг өөрийн чинь хувьд тийм миний хувьд ч гэсэн би 1988 онд хөгжим бүжигт анх хил хөгжмийн ангид орж исэн. Тэгээд нэгээс 4-р анги хүртэл хил хөгжим суралцж байгаа 5-р ангиас лимп хөгжим рүү шилжиж ороод тэгээд 2000 онд хөгжим бүжигийн коллежийг лимп хөгжмийн мэргэжлэр төгссөн. Тэгээд тэрнээс 99 оноос хойш үндэсний урлагийн их театрт ажилласан. Тэгээ ажиллаж явах явцдаа хөөми гэдэг зүйлийг сонирхож эзэмшиж сурсан байж тээ тийм ээ. Тэгэхээр лимб нь бол мэрэгжлийнх, хөөми бол мэрэгжсэн болж таарч штэ тийм ээ. Хөсөгтэй хамтлагийн хувьд за 2008 онд байгуулагдчихж нэг дор ажиллаж исэн хамт олонны дундаас бүрэлдсэн л одоо хамтлаг гэж ойлгоод байна шүү дээ тийм ээ. Хөсөгтөн гэдэг нэрийг хэн бас ямар учир шалтгааны улмаас өгсөн юм бэ? Олон л нэр яригдчихсэн байх л да монгол хэл ариун учраас тийм ээ. Тийм бид анханаас одоо яг одоо бас яг ямар нэр үжсэн хойд маш л олон нэрүүд бодож санал болгож ирсэн. Тэгээд энэ нэрийг маань одоо
Монгол улсын одоо ардын уран зохиолч Бовгийн лав сүрэн агсан маань яг манай хамтлагт санал болгож ирсэн. Тэгээд Хөсгөтөн гэдэг нэрийг та бас юу яагаад үзээрэй. Сонирхоод үзээрэй гэж хэлж ирсэн юм бэл. Тэгээд манай хамтлагийн ахлагчид тэгж хэлж ирсэн. Тэгээд манай хамтлагийн ахлагч маань биднэрт хурж ирж хэлээд хүн болгонд мэдээж энэ бол Хөсгөтөн гэдэг чинь бас ерөнхийдөө бол яг нүүдэлчдэл гэсэн утгатай үг л дээ. Гэхдээ бас хөсөг тэргээр одоо юу гэдгийг дэлхийн дайдад эзэлж явж ирсэн одоо төмнийг л арт төмнийг л хэрэлж байгаа одоо нэрлж байгаа нэршил Хөсгөтөн гэдэг. Айгу содон айгу сайхан нэр санагдсан. Бүгдэнд нь таалагдсан. Яг харахгүй нөгөө Хөсгөтөн гэхээр зүгээр нийт хамаг монголчуудыг ч хэлж байгаа юм шиг давхар ойлгогддог тий. Тэгээд хөсөг тэргээрээ нөгөө хүлэг мордынхоо чадал чансаагаар дэлхийн дайдад гарсан юм а гэдэг шиг давхар бас хөсөг тэргээл ачаалж явж исэн байгаа юм л да. Тэгэхээр хамтлагийн ахлагч бол их зохиолчтой уулзаж нэр хайрлагдах тийм учир тохиол азтай явдал бол таарч л дээ тий. Тэгээд л одоо энэ нэрийг нэг бодолцоод үзэхгүй юу даа л гэдэг их найрагч бол хэлсэн юм байна л да. Тэгээ Хөсгөтөн гэдэг нэрийг өгсөн юм байна шүү. Тийм тухайн үед Бовгийн лав сургуй маань яг үндэсний урлагийн их театр яг нэг байран дотор байдаг хүүхэлдэйн театрын дараагаар ажиллаж исэн. Тэгээд бас нэг уулзах завшаан тохиолдсон. Тэр үедээ хэлсэн юм бэл. Нэг цэг дээр огтлолцох хувь тавилан таарсан юм байна шүү дээ. За тэгэхээр бас одоо хоёулаа Пянцныхаа А тал дээр орсон дуунуудыг сонсгоно. Тэгээд мэдээж А тал дээр 4 дуу, Б тал дээр бол 5 дуу шигтгэж өгсөн юм байна. Тэгэхээр Хөсгөтөн хамтлаг бол мэдээж монголчуудын энэ гайхалтай өв соёлыг тээж яваа. Одоо групп тийм ээ хамтлаг. Дээрээс нь гайхалтай ардын Монгол ардын язгуур урлагийг өв соёлыг бас одоо түгээж яваа соёлын элчнэрийн нэг. Тэгэхээр олон оронд энэ Монголынхоо өв соёлын элч болж тоглож байгаа саяхан хүртэл бас нэг наадамд оролцоод ирсэн байна гэдэг ийм зүйлийг бол ярьж байна. Олон орны том тайзан дээр одоо гарч явсан олон орны одоо хөгжимчдтэй уулзаж учирчил байсан баг л та. Тэгэхээр бусад орнуудын тэр үндэсний бас одоо этник хамтлагуудтай нэг тайзан дээр гарах үг солилцох ч юм уу туршлага судлах ийм зүйлүүд бол тохиолдож байсан баг. Аль орны үндэсний урлагийн одоо тэр язгуур урлаг нь их сонин содон ч юм уу санагдаж байв. Мөн бусад орны тэр этник хамтлагуудаас суралцах зүйлс бас ариун байдаг баг л та. Тэгэлгүй яах вэ? Яг энэ нэг одоо бидний тоглож байгаа жанр бол одоо world music буюу одоо яг одоо этник бүх одоо тухайн улсынхаа одоо үндэсний язгуур урлагууд гэсэн үг. Тэгээд маш олон улсын маш олон хамтлагийнхантай уулзаж учирч одоо хамт нэг тайзан дээр гарч тоглож байлаа. Гэхдээ над яг одоо миний хувьд яг одоогоор бодогдож байгаа нь бид хэд нөгөө 2011 онд Английн Лондон хотод Royal Albert Hall гэдэг дэлхийн алдартай тайзан дээр тоглох завшаан тохиолдсон. Тэгээд энэ нь болохоор BBC телевизийн одоо Human Planet гэдэг маш том төсөл байдаг. Одоо жил болгон зохион байгуулагддаг. Тэр төслийн хүрээнд 5 хамтлаг одоо энэ тентхийн одоо дандаа яг нөө язгуур урлагийн хамтлагуудаас одоо сонгогдсон 5 хамтлаг тоглох тийм завшаан тохиолдсон. Тэгээд тэрэн дээр Папау Шинэ Гвиней гэдэг одоо яг энэ Австрали төвд байдаг нэг жижигхэн улс байдаг. Тэгээд яг л нөө юм ер нь бол уугуул хүмүүс л юм бэлээ. Тэгээд нөгөө тэд нартай ингээд ярьж ер нь бол англи одоо колон байсан. Тэгээд англи хэл маш сайн мэднэ. Тэгээд тэр хүмүүстэй ярилцж байхад бол юу гэдгийг одоо ингээд далай дээр ийм жижигхэн завтай явж байгаад нөө одоо акул буюу махчин загас нөө агенчтай иддэг нэг тийм хүмүүс байсан. Тэгээд тэр хүмүүсийн яг нөө дуулж байгаа тэр язгуур урлаг нь гэсэн чи одоо юу жинхэнэ нөө одоо орчин үеийн гэдэг юм уу сонгодог тийм нөө полифон олон хоолойг бол яг ингээд яг зүгээр энгийн ардын урлаг нь тэр хүмүүсийн зүгээр л дуулж байгаа нь ингээд амар мундаг аккорд гармонууд ингээд яг орчин юу яг сонгодог дигээр ингээд юу атсан юм шиг тавиал найруулаад тийм найруулаад тавиад ингээд
бичсэн юм шиг тэдний зүгээр энгийн ардын урлаг зүгээр энгийн дуулж байгаа нь тэр бол яг надад бол яг одоо санагдаж байгаа нь тэр айгүй онцлог байсан. Тэгээд мэдээж бусад улсуудын ардын урлагууд бол бүгдээрээ л маш сонирхолтой. Тэр одоо ард түмний хэв шинж амьдралын одоо хэм маяг бүх зүйлийг агуулсан илэрхийлэл учраас тэр улс болгоны ард түмэн болгоны ардын урлаг бол мэдээж сонирхолтой байдаг. Хамтлаг болоод олон жилийн турш тогтвортойгоор дээрэс нь одоо ардын язгуур урлагийн хамтлаг болны хоёулаа ч юм уу гуруулаа биш шүү дээ тийм ээ 5 болон түүнээс дээшэл байгаж тэхийнх нь. Тэгэхээр маш олон жилийн турш яг энэ бүрэлдэхүүнээ хадгалаад дээрэс нь тасралтгүйгээр уран бүтээл төрвээд амжилттай явахын одоо чухал нууц гэхээсээ илүү чухал зүйл нь юу юм баримтлах ёстой зүйл нь тийм ээ одоо хамтлагийн гишүүд бол тус тусдаа өөр зүйл ярих л байгаа л та тийм ээ одоо чинь хариуцлагатай байх, эв нэгдэлтэй байх ч гэдэг юм уу. Таны хар тийм яг хамгийн ихэнд нөө хүн болгон яг нөө хийж байгаа юмдаа дуртай байх хэрэгтэй байх л та тийм. Мэдээж дуртай байж иж энэ олон жил энийгээ хийж байгаа энэ юунаас одоо хийж байгаа уран бүтээлээсээ одоо тоглож байгаа тоглолтноос зэрэглээсээ айгүй кайф авдаг миний хувьд бол тэгээд би яг хамтлагийнхаа хувьд бодоход бол харьцангуй би бас олон жил ингээд яг өөрийн чийлдгээр ингээд явж байгаа энэ хамтлагаараа бол ер нь бол бахархдаг. Тэгээд манай хамтлагийн бол ер нь миний ойлгож байгаагаар бол бүгдээрээ хийж байгаа юмдаа нэгдүгээр айгүй дуртай. Яг ихэнд нь бол мэдээж бас юу гэдгийг санал зөрөлдөх одоо үйл ойлголцох асуудлууд бол мэдээж зөндөл гардаг байсан. Одоо тэгээд нэг 7 жил за нэг 10 жилээс хойш гэдэг юм уу тэгэл угаасаа нэг өсөн өсөөгөө би бинийхээ одоо занг мэдлцээд одоо энэ маань ийм зантай ийм үг хэлж болохгүй ч гэдэг юм уу яг нөө арга барилаа олон ч гэдэг шиг нэг би бинтэйгээ яаж ярихаа ч хүртэл мэддэг болчдөг би бинийхээ баг хэлэг байхад ойлгодог болчдөг болохоор одоо тэрнээс хойш 10 жилээс хойш бол нэг бас яг нөө хамтлагийнхаа шинэ уран бүтээл дээр яах вэ эсвэл одоо юу гэдэг энэ маань юу гчих бол гомдчих болов яаж болов гэдэг ямар ч тийм миний хувьд бол баг юг болцсон тийм саад бгшээлгүй болцсон илүү их чөлөөтэй илүү их би бинийгээ хайрладаг ойлгодог болчдөг болохоор илүү нөө тэрнээс хойш илүү амар болчих юм болов гэж боддог шүү дээ. Дээрэс нь нэг дор ажиллахын давуу тал бас тийм байгаа тийм. Эхнээсээ би бинээ бас мэддэг байсан хамтарч ажиллаад үтцсэн байсан гэдэг юм уу тийм. Тэгэхээр нөгөө амьд хөгжмийн хамтлагууд дээрэс нь ардын язгуур урлагийн хамтлагууд ч гэсэн хамгийн том нөгөө хүчин зүйл бол бэлтгэлийн байр бэлдэх газар тийм ээ. Тэгэхээр та бүхэнд маань нэг дор ажиллаж исэн үндэсний урлагийн их театр гэдгийг энд нөгөө ажиллаж исэн учраас энэ газрын бас нэг одоо та бүхэнд өгсөн үр өгөөж нь энэ бэлдэх байр суудсан баг. Тэгэл ажлынхаа дараа л цугладаг байсан баг л та. Тийм яг хэвдээ тухайн үедээ бол одоо бид хэдийн одоо айгүй сайхан дурсамжууд байдаг. Одоо ялангуяа манай хамгийн анхны цомог Хөсгөтөн гэдэг цомог маань бол бид хэд бол яг үндэ тухайн үедээ нэг бүгдээрээ л яг уран бүтээлчид одоо оркестрийн хөгжимчид нэгдүгээр хоёрдугаар дандаа залуу гэр бүлүүд одоо тэр болгон одоо юу санхүүгийн боломж гэдэг юм уу юм дээр бол айгүйх асуудалтай байсан үед тэгээд дандаа л нэг найз нөхдийн тусламжаар гэдэг юм уу манай одоо нийт одоо 11 трекийн одоо 11 дууны баг 3-4 студ дээр өөр янзаар бичүүлжсэн тийм цомог. Жишээ нь манай Лимбиний нэг Эрдэнэ лав гэдэг нэг ах бас хуваараа студ хийдэг байсан. Тэр хүн дээр 2 одоо дууч гэдэг юм уу. Манай бас одоо үндэсний урлагийн их театрын хөгжмийн зохиолч Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн болцоо одоо Бирва гэдэг найз маань бас ингээд нөө студ аягүйх сонирхож өөрөө бичдэг байсан. Тэр найз дээр ихэнх юмнуудаа одоо яг оркестрийнхөө өрөөнд ихэнх номеруудаа бичүүлж ийлаа. Хүүхэлдэйн театр дотор Алтан ургийн манай гангаа маань юу гэдэг бас студ дээр суудаг байсан. Гага дээр гууж агаад бас нэг 2 номер бичүүлт юм. Яг ингээд сонсохоор одоо манай ихний цомог маань яг ингээд нөө юу гэдэг атмосферын уур амьсгалын хувьд юм 4-5 янзын төрлийн бичлэгүүд ордог байсан. Бид тэгээд билээ хоол авч идэл
орой бүгдээрээ тойрч сууж байгаа билээ хоолоо иччихэл шүнжэнгөө бичлэгээ хийлгээл нэг нь бичүүлж яхад нөгөө хэд нэгээд шалан дээг уруудчих. Тэгээд тэр айгу сайхан дурсамжууд байдаг. Тэгэл тэгж явсан залуучууд нэг л мэдхэд тэгэл Английн Роял тийм ээ тэр гайхалтай зааланц 5 орны этник хамтлагуудын нэгэнд багтцсан. Тэгээ мэдээж монголчуудын бүр илүү өсгтэй хамтлагийг мэддгүү бас хүмүүсийн хүртэл мэдээж таниулж өгсөн том одоо телевизийн шоу бол мэдээж нөгөө Азийн Got Talent байна. Тэгэхээр хийж байгаа зүйлдээ дуртай, хайртай, дээрэс нь холыг харсан хамтлаг, холыг харсан уран бүтээлч бол хизээж нөгөө бууж өгдөг юм шиг ба. Тэгэхээр хөсгөтэй хамтлаг бол анх байгуулагдахтаа л алсыг хараад зорилгоо тодорхойлол тэгэл явж л байсан бах л да. Тэгэхээр олон зорилго тавьсан, олон одоо тоглолтууд дээр орж, тоглож, туршлага судлаж үзсэн энэ хамтлагийн хувьд бол дараагийнх нь одоо бүх энэ цомгууд улам л чамбараал улам л гялалцах байх л гэж одоо бодож байна. За хоёулаа талаа сонсохоос өмнө за энэ Пянз буюу Best of хөсгөтөн сая нэвтрүүлэг эхлэхэд бол цус дурдсан. Нэрийг л дурдлаа л да. Маш гайхалтай юм cover одоо ийм Пянз бол гарсан байна. За тэгэхээр хоёулаа энэ Пянзны cover дээр нь хэн гэдэг хүн ажилласан юм тийм ээ. За Пянзны энэ төсөл хизээ анх яригадаад тэгээд бичлэгэндээ ороод хизээ за Германд бол хэвлэгдсэнийг нь би сонссон. За Германаас хизээ ирэв, төсөл хизээ яригдав. За энэ cover дээр хэн гэдэг хүн бас ажиллав гэд. Энэ талаараа нэг мэдээлэл өгч. За эхнээс нь ярихад одоо манай энэ Пянз маань хамгийн анх яригдсан нь бол 2019 он баха. Бүр эрт шүү. Эрт манай одоо нэрт зураач, шог зураач одоо цогт барих Самандрын цогт барих манай цогт барих маань бол одоо Монголд одоо пянцжуулах аян гэдгийг за энэ соёлыг л одоо түүчилж байгаа хүн шүү дээ. Хамгийн их одоо хүчин чармаалт гаргаж хамгийн их одоо энэ пянцыг бол хамгийн их дэлгэрүүлж байгаа хүмүүсийн нэг маань ялч манай цогт барих маань. Тэгээд бид хэд бол цогт барихыгаа бол нэлээд эртнээс мэднэ ойрхон дотн байдаг манай одоо хамтлагийн маань бас нэг хүндтэй ах нарын маань нэг. Тэгээд цогт барихад хамгийн анх бид хэд санал тавьж ийсэн ахаа ингээд хамтлагууд айгүйх пянцтай болж байна. Монголд одоо айгүйх пянц дэлгэрч байна. Тэгээд бид хэд бас өөрсдийн гэсэн нэг юм уран бүтээлээрээ пянц гаргах сонирхолтой байна. Та энийг юу гэж бодож байна? Та энэ дээр одоо оролцоод дэмжиж биднэрт туслах боломж юу байна гэд хамгийн анх ярилцж ирсэн юм. 2019 оны тэр чинь 7-8 сард байгаа манай хамтлагийн Батцорог маань бүр шөнө 2-3 цагийн үед үлдээ цагт барихтаа ингээ чатлсан. Тийм юу байт хамгийн анх санал тавьсан нь бол тэр. Тэгээд шөнө тавьсан. Тэгээд цагт барих маань бол мэдээж маш урайлах хүлээж аваад тэглгүй байх түүнийхээ пянцны энэ ажилд нь хамгийн номер 1 тусалгүй яах вэ? Тэгээд энийг хэдүүлээ гоё ажил хэрэг болгоё. Гэхдээ бас одоо эн чинь бас тодорхой хэмжээгээр санхүүгийн асуудал явж байгаа. Хүн болгонд юу гэдэг тэр боломж нь байхгүй учраас энийг зүгээр яах вэ? Боломжтой юунуудыг нь ахын судлаа энийг хөөцөлдөж өгье гэж юу яасан. Тэгээд 2022 онд нүү 3 онд цогтөр мах маань нэг өдөр гівгэнт яриад одоо миний дүүнэрийн нөгөө нэг одоо санал тавьсан энэ маань одоо бүтэх шинжтэй байна. Ахын PC Mall-ын захирлуудтай уулзаад ингээд PC Mall-ийнхан маань ийм саналыг айгүй сайхан хүлээж авлаа. Тэгээд хэдүүл очиж уулзах хэрэгтэй байна гэд бид хэд очиж уулзаж ирсэн. Тэгээд PC Mall-ын гамбаа захирал дээр очиж уулзсан. Яг нь PC Mall-ийнхан бас нэгдүгээр юу яадаг юм бэ? PC Mall ч өөрөө пянц тоглуулагч худалдаж оруулж ирж боловлдог байсан. Тэгээд өндөр үнэтэй пянц тоглуулагчтай дагалдуулж одоо ямар нэгэн пянцны одоо бонус өгдөг байсан юм байна. Тэр нь болохоор одоо Монгол пянц юу гэдэг сонголт багтай учраас гадны пянцнууд
тэр өгдөг байсан юм байна. Тэгээд өөрөө яг үндэсний хэмжээний өөрийн Монгол компани учраас одоо Монгол уран бүтээлчтэй дэмжээ. Ер нь бол манай PC Mall-ийн зөвхөн манай хамтлагийн Пянцыг гэлтгүй ер нь Монголын маш олон уран бүтээлчдийг дэмжиж одоо ивент тэтгэж ажилладаг маш буянтай байгууллага байдаг. Тэгээд харин энэ юун дээр Монгол Пянцаа дэмжиж ивент тэтгээд гаргаад энэ бонусандаа ч гэсэн Монгол Пянцаа өгчийд бас түгээн дэлгэрүүлэх пянцжуулах аянд нь бас хувь нэмэр болъё гэдэг үднээс бид нартай хамтарч ажил бид нарт санал тавьсан. Тэгээд PC Mall-ийнхан маань одоо 100% манай Пянцыг ивент тэтгэж юу яасан яг хав тэгээд энэ Пянцанд одоо Пянцны энэ cover нүүрний зургийг бол найгаа буюу манай зураач Найдан Дөржгээд залуу байдаг. Тэгээд найгаадаа бид хэд одоо санал тавиад манай найган байна одоо Монгол зургийн одоо маш том төлөөлөгч. Энэ юу юм болоо гэсэн хөсөг тэрэгний дугуй шүү дээ. Тийм хөсөг тэрэгний дугуй тэгээд яг нүүдэлж яваа арт хүн байгаа байхгүй. Тэгээд яг энийг манай хөсөгтэй хамтлаг зориулаад хөсөгтэй хамтлагийн Пянцанд зориулаад шинээр одоо өөрийнхөө дотоод мэдрэмж одоо бүх юугаа гаргаж зурсан шинээр одоо хөсөгтэй хамтлагийн Пянцанд зориулж хийсэн уран бүтээл маань байгаа. Тусгайлан яг Пянцанд зориулж хийсэн уран бүтээл байгаа. Өөрийнх нь урдан зурцсан зураг бол биш юм байна тийм. Тэгэхээр энэ Пянц маань ингээд давхраа өөрөө үн цэнийг нь улам нэмэгдүүлчихэж байгаа байхгүй юу? Доторх нь өөрөө бол соёлын бас энэ бит бус өвийн гайхалтай бүтээлүүд шингэсэн бит төв болж байна. Дээрээс нь ингээд Пянцны одоо сав баглаа бол дээр нь хүртэл ийм гайхалтай цор ганц хувийн уран зургийг энд зориулж шигтгэж өгнө гэдэг бол улам л үн цэнийг бий болгож байгаа юм бүтээл болжээ. Тийм cover зургийг манай найган маань зурсан. Тэгээд cover дизайныг нь бол манай Эрдэнэлэг гэдэг одоо энэ одоо Чинзо ахын маань одоо багийн cover дизайн хийдэг ах маань дизайныг нь хийсэн. Ийм сайхан уран бүтээл. Яасан ийм маш нарийн детальтай, маш их ажиллагаатай. Тийм зураг байна шүү дээ энэ өөрөө. Тэгэхээр энийг ингээд гэртээ хомиртой залсан хүн бол мэдээж Монголынхоо язгуур урлагийн бие төвийг дээрээс нь энэ гайхалтай зургаачийн цор ганц хувийг давхраа одоо өөртөө худалдаж авч яана л гэсэн үг болох юм байна л да. За ийм гайхалтай түүхтэй Пянц иржээ. Тэгээ 2025 онд яг нөө урд жил нь Герман руу явсан нөө Пянцны нөө ажилчин бас аюу маш их бидэд яг энэ Пянцандаа зориулж бас зарим бүтээлүүдээ одоо хуучны зарим бүтээлүүдээ одоо чанарын шаардлага бичлэгийн шаардлага хангахгүй бүтээлүүдээ зориулж студид орж шинээр бичлэг хийлгсэн. Тэгээд энэ маань Герман руу бас нөө аналог мастеринг гэдэг юмд Пянцанд зориулж. Энэ чинь нөө компакт дискээс шалгандаа тэр нь болохоор нөө дижитал мастеринг гэж явдаг. Пянц ч өөр аналог учраас аналог мастеринг бас тусна хийх шаардлагатай байдаг. Тэгээд энэ нь бол бас нэлээд цаг хугацаа шаарддаг. Тэгээд одоо Пянц маань бэлэн болсныхоо дараа наашаага одоо Монгол авчрах одоо тээвэр логистик ингээл ер нь бол бас нэлээд урт хугацааны. Тэгээд дахин нөгөө форматанд нь тааруулаад, нэмж найруулад, нэмж засвар ороод тэгээд нэг ганц дуучин биш бүхэл бүтэн зургуулаа хамтлаг учраас их ажил болж байгаа байх л да. За тэгээ 2015 онд бол мэдээж Пянц нь ирсэн тийм ээ. 25 онд. 25 онд. Тест Пянц хизээ ирсэн. Тест сонссон тэр мэдрэмж гоё байсан баха тий. Тий мэдээч яг нөө эхлээд нь юу яддаг юм бэлээ. Аналог мастеринг хийсэн нэг хувилбарыг нь файлаар явуулдаг юм байна. Тийм файлаар явуулдаг. Би тэгэхэд яг нөө надад төрсэн мэдрэмж нь би яг нөө нэг аналог дууралтыг бас яг сайн мэдэхгүй л дээ. Нэг тэгсэн чинь нэг студийн нөө спикер дээр яг ингээд яг аналог мастеринг хийсэн хувилбараа сонссон чинь ингээд надад нөө дижитал аналог гэдэг чинь бас шинэ дижитал ч юм бол мэдээж одоо юу гэдэг орчин үеийн юу гэжтэй технологи шүү дээ тий. Аналог бол урд нь байсан. Гэхдээ яг дууралтын хувьд бол хамаагүй амьд мэдрэмж өгдөг одоо ийм юу. Тэгээд би аналог мастеринг яг нэг дижитал хөгжмөн дээр сонсоод ерөөхдөө нэг жоохон голонгуу гэдэг юм уу тий. Нэг жоохон моноч юм шиг тэгээд айгүйх гайхажсэн. Тэгээд бас нэг найзаасаа асуусан чи наа чи харин аналог гэдэг юу ч харин ийм байгаа. Чи тэгтээ яг Пянцаа ирснийхэн дараа чи ерөнхийдөө Монгол морин хуур одоо бусад хөгжмөнүүд үндэсний зэмсгүүдийнхаа дууралтыг, хүмүүнийхээ дууралтыг ерөнхийдөө энэ дээр
сайн юу чеклж шалгачих сонсчих ингээд иймэрхүү дууралтай байвал яах вэ гэдгээ юу ач. Яг дараад нь аналог юун дээр бол яг пянц тоглуулагчин дээр яг аналог хөгжмийн сонсох тэр мэдрэмж бол шал ондоо шүү. Чи дараад нь тэрийг өөрөө юу агаараа гэж. Тэгээ эхэндээ бол нэг жоохон гайхаад ягаад ийм дууралттай байвал жоохон сони биш үгээдсэн чи яг дараад нь пянц маань тест алтан пянц маань ирээд тэгээд нөө Чинзоохын Чинзос винил рум дээр очиж сонссон тэр мэдрэмж бол үнэхээр гайхалтай. Тэгээд энэ маань бол 2025 онд бол яг одоо үндсэн пенц маань бол иржээ. Тэгээд түрүүн тэр анхны санаа бол 19 онд одоо цогт хоёр ахтай шин одоо харилцаал за ийм нэг санаа байна гэд яасан юм бэ? Одоо гаргах санаа нь тэнчнээс төрсөн юм байна л да. Тэгээ би бодоо суужлаа. Тэгээ коронод хайрцсан юм байна л да. Тийм, ер нь бол тийм байна. 19 онд ярьсан гэхээр 20 онд нь корона 2021 гээд тэр хооронд бол манай Монголоос олон хүмүүсийн нөгөө пянцны мөрөөдөл, пянцны зорилго жоохон хэцэг хугацаа пандемикт орсон юм байлээ. Паузанд орсон. Тэгэхээр би 19 он гэсэд за нөхдүүд бас л нөгөө нэг короногийн юугаар хоошилччихэл гэж бодоо сууж илээ. Хоёрдугаар бас яг 24 онд гарах нэг боломж байсан. 24 онд чинь бас тэр нэг алдарт дуучин Аделийн бас нэг пянцан дээр нэг юм асуудал гарсан байлээ. Тэр нь мэдээж тэдний маань одоо пянц нь бол хэдэн зуун саяар юу яа хэвлэгддэг. Тэгсэн чинь бас нэг хэвлэлийн билүү бас нэг тийм нэг алдаа гараад бүх пянцанууд нь буцаагдаад тэгээ Европод бол энэ чинь яг нэг пянц үйлдвэрлэдэг үйлдвэрүүд чинь бас цөөхөн тэр олон байдгүй. Тэгэд тэр үйлдвэрүүд нь бүгдээрээ баг Аделийн пянцыг ингэж яаралцаагаар хэвлэх шаардлагатай болоод баг бусад бүх пянцнууд ингээ хойшлогдсон билээ. Бас нэг тийм сони юу вэ? Үйлдвэрүүд дээр ачаал ихэлсэн байна тий. Ааха. За тэгэхээр хоёулаа А тал дээр орсон 4 дууныхаа талаар товч яриа. Тэгээд алтан магтаал, тэмээ, алтарган, наадмын магтаал гэсэн 4 дуу бол А тал дээр орсон юм байна. Тэгээд хөсгөтэн хамтлагийн хувьд бол мэдээж нөгөө Монгол ардын самгалдаач гэдэг юм уу тийм ээ. Энэ мэтлэн Монгол ардын нөгөө дуунуудыг өөрсдийнхөө хэм маягт оруулж өөрсдийнхөө найруулж одоо тоглолт нь штэ. Түүнээс гадна яг энэ пянцанд хөсгөтэн хамтлагийн яг өөрийн дуун гэвэл одоо ямар дуунууд нь байна вэ? За ер нь бол яг нь анх манай хамтлагийн бас нэг зорилго бол юу юм? Одоо Монголын аль мартагдж байгаа одоо ястангуудын одоо дуунууд ястангууд биш яг нь дуунууд нь ястангууд нь мартагдж байгаа биш нэ мартагдж байгаа дуунууд ястангуудын мартагдж байгаа дуунуудыг одоо аль болохоор өөрсдийнхөө хэм маягт оруулж коверлж тэгээд энэ ковророо дамжуулж Монголын залуучуудад ялангуяа үндэсний урлаг, аралтын урлаг тий энийга сурталчлах бидний бас нэг тийм зорилго байдаг л да. Тэрний дагуу бид хэд одоо алтан магтаал гэдэг юм уу алтарган бол бүрээд дуу тий иймэрхүү дуунуудыг маш их коверлж уран бүтээлдээ ашигласан. Тэрнээс гадна бас монголчуудын нөгөө нэг айгүй он удаан жил хэрэгжилж исэн юм нөө үндэсний язгуур хөгжмийн зэмсгүүдийг бид нар бас аль болохоор ашиглаж уран бүтээлдээ ашиглаж хүмүүст сурчлахыг ирмэлцдэг л дээ. Тэгээд жишээ нь одоо энэ тэмээ гэдэг уран бүтээл бол манай хамтлагийн тэгээ хоёлаа энийг нэг дараалалаар нь явъя. За алтан магтаалын талаар. Тэгээ алтан магтаал бол одоо монголчуудын маань баг бүгднгийнх нь мэддэг яг тэр алтан магтаал маань мөн гэхдээ энийг бид хэд бас нэг орчин үеийн хэм маягт оруулж өөрсдийнхөө хэм маягт харуулж юу яасан найруулсан шинэ хөлбраар найруулсан тэгээ дунд нь бас олон өдөр оруулж найруулсан юм алтан магтаалыг. Тийм тэгэхээр одоо нэгсэндээ хөсгөтөнгийн хувилбар гэж хэлж болно. Тэгэхээр нөгөө маш олон дуунуудаас энэ 9 дууг сонгосон шалтгаан бол мэдээж онцгой байгаа бахал та тийм ээ. За тэмээ дууны талаар. Тэмээ нь одоо өвөр Монгол нэг Баян гээд бас нэг уран бүтээлч өвөр Монгол уран бүтээлч байдаг. Тэр хүний ер нь бол зохиол юм магтаал. Тэр хүний зохиосон. Тэгэд манай өрлөгч нутгаас бид хэд тэгээд энийг анх сонсчод энэ айгуу гоё магтаал байна. Тэгээд энийг нэгдүгээрт яг нь гоёос нь гадна бид хэд бас
ингэж юм дан товшуур хөгжимтэй. Тэгээд манайх ч юм бол морин хуурж одоо ятга их хуур гээд гитар гэдэг юм уу ингээд цохор хөгжим өдр ашигладаг. Энийг бол дан товшуур хөгжим мороо хэдүүлээ тоглож найруулж үзүүл яасан ингээд үтсэн айгу гоё болсон. Тэгээ би тэр зохиолчтой холбогдоод таны энэ бүтээлийг одоо бид нар нэг юм хувилбараар тоглох боломжтой юу гэж зөвшөөрөл аваад тэгээд энийг хийсэн айгу дан товшуур хөгжим найруулж хийсэн тийм бүтээл байгаа. Энэ бас маш сонирхолтой санагдаж шүү. За алдарга нь бол бас монголчуудын сайн мэддэг. Тий. Гайхалтай уран бүтээл. Манай хамгийн анхны уран бүтээлүүдийн маань нэг. Алдарга нь. Тий. Брат цаны алдарга нэг сайхан дууг найруулж хийсэн. За наадмын магтаалын талаар. Наадмын магтаал нь бол одоо манай хамтлагийн ахлагч Ариун Болтын бүтээл. Бид тэгэхэд заавал энэ хэдэн оны наадмаар 2015 6 оны үеийнхээ наадам зориулж захиалгын маягийн уран бүтээл байгаа. Тэгээд яг тэр оны наадмын хүндэтгэлийн тоглолт стадионы тоглолтод оролцож исэн юм бүтээл маань. Тэгээ яг энэ бүтээлийн маань бас онцлог гэх юм бол яг дунд нь нөгөө нэг шуранхай одоо бүхийн цол явдаг юуны сурын уухай явдаг Монгол шагааны уухай явдаг. Тэгээ хамгийн сүүлд нь морины цол тэр яваад дуустдаг. Ерөнхийдөө яг наадмын уур амьсгалыг бүгднийг шингээхийг оролцсон юм сайхан уран бүтээл. Бас чамгүй урт уран бүтээл өв шүү тийм 626 гэж шүү. За ингээд best of хөсөгтөн одоо пянсны А тал дээр орсон дөнгөж сая одоо товч тайлбарыг өгсөн 4 дууг сонсогч үзэгч та бүхэндээ зориулъя. Тэгээ эргээ уулзъя.
마실래 나군 저르글러 저리올라게 우군데 허다음다라다라라용 해줄라 활용할래 그대 흠하다담 중하리글러 저리올라게 우군데 하른 나를 잘해 흥문 회선 흠마이 흠모를 las다 흥나 이러면 별로
어떻게 보르다니 못 나간 소르기 대대소대 시그 보이니 대지승 архан босгаар 세상 도르 둠니 빌레게들 алдаэцэн 대대세 힘어르순디 ургалжидэл 무슨 홀대 타가술대 달지 마다 유승 샤르그 머른데 하라다 오던 장드르허위 토스가르 몽고데나돔 힐드기 헐머 힐드기
астгууд мангнайсан аргамаг мөрдийн гарра адны хурдар их шуусан асар мэхий цацар ардыг уйдан гэрсэн аргай түлэн шагаага адны омж цэцэсэн ясэн хөлтөр сагасан شرق مرنده خرد بودن تمروی تصار بودی آرم ریدگی خبر تودلو Үзэгч сонсогч та бүхэндээ Best of хөсөгтөн одоо Пянцанд орсон хөсөгтэй хамтлагийн энэхүү гайхалтай бензинд орсон А тал дээрх 4 дууг сонсголоо. За Б тал дээр орсон 5 дууг тун удахгүй бас та бүхэндээ сонсох нь энэ 5 дуугаар Vintage Room нэвтрүүлэг маань өндөрлөн. За нэг ёсондоо Жангар гэдэг уран бүтээлээр нэвтрүүлэг маань бол өндөрлөх нэ. За Б талаас сонсохоос өмнө бас одоо ярилцах зүйлс байна. Түрүүн хоёлаа А талын дуунууд сонсохоос өмнө цугас дуртай талаар өчлөө л доо тийм ээ. Хөсөгтөн хамтлагийн хөгжмийн зэмсгүүдийн талаар та гоё танилцуулаач. За миний мэдхийн мэдээж одоо тэгэл морин хуур тийм ээ. За гитар байдаг, бөмбөр, лимб, цуур гэж бас гайхалтай хөгжим байна. Энэ мэтчлэн альвал хөгжмийг ашиглахыг хичээдэг л бахалтай зорддог баг. Тийм яг нь бас Монголын язгуур урлагийн одоо сурталчилж одоо хүмүүс илүү сонирхолтой байлгах үүднээс сонсохын тулд бид нар аль болохоор одоо олон төрлийн хөгжим ашиглаж одоо аль сонирн байх тэр хувилбарыг юу сонирхож сонгодог л доо. Тэгээд энэнийхээ хүрээнд бид тэд одоо энэ пянцан дээр маань оролцсон бид нар түрүүн хэлжсэн одоо дан товшуур хөгжмөр нэг уран бүтээл хийсэн гэсэн одоо бас энэ юунд оролцсон хил хуурын цурай гэдэг бид хэд бас дан одоо төмөр хуур
хулсан хур оролцсон юм бас нэг хил хуурын цорай гэдэг нэг юм уран бүтээл байна. Жангар бүтээлд маань бол одоо бас мартагдсан юм номон хуур гэдэг бас Монгол юм хөгжим байна. Тэр хөгжмийг бас ашигласан. Тэгээд бүр дунд нь бүр тусад нэг хэсэг болгож одоо жангар бүтээлийнхаа дунд нь хэсэг болгож оролцсон. Энд хэсэг дээр одоо манай хамтлагч бүгдээрээ бас номон хуур тоглолдог юм хэсэг байна. Тэгээд яг нь аль болохоор л бид нар нөө шинэлэг тэгээд хүмүүст нөө нэг мартагдсан тийм дууралтууд гой Монголын хөгжмийн зэмсгүүд юу вэ? Тэр болгоныг ашиглаж одоо уран бүтээлтэй аль болохоор оролцуулахыг хичээдэг. Тэгээд тэр маань ч гэсэн маш амжилттай болдог гэж боддог шүү дээ. Тийм. Тэгэхээр л нөгөө нэг уран бүтээлч хүмүүсийн одоо эрэл хайгуул гэдэг зүйл бол уран бүтээлч хүмүүсийг улам хөглөж, улам амьд байлаж, улам сэргийг тэгээ улам одоо амжилттай байлгахад нөлөөлдөг зүйл бол ханах ёсгүй юм шиг байгаа юм л та. Олон уран бүтээлч хүмүүс энийг хэлдэг юм. Ханчгал юм бол өөрийгөө өргөмжилчихэл юм бол тэгэл дуус шүдээ гэл зогсолтгүйгээр л нөгөө ирж, хайж, шинийг сэдэж тэгээ нөгөө туршиж үзэх гэл нэг юм байна тийм. Тэгээд тэр туршиж үзчихээж боллоо гэх. Тэгээд туршаад өөрөө ч юм уу хамтлагийнхантай ч юм уу хоорондоо туршиж үзээд болчлоо гэхээс илүү бусдад сонсгох ч юм уу. Найз нөхөд багш гээл. Энэ тал дээр хөсгөтэн хамтлагийнхан бол маш сайн ажилтдаг байхаа гэж одоо бодоод байгаа шүү дээ. Тийм, энэ чинь тэгээд нэг сонирхол энэ чинь одоо шинэ хөгжим одоо бид нар чинь яг хичнээн уран бүтээлч хөгжимч хүмүүс ч гэсэн бас бидний болгоны чинь одоо бид нар тоглож чаддаг мэддэг байгаагүй угаасаа. Тэгээд шинэ хөгжмөө өөрсдөө туршиж үзээ тэрийг уран бүтээлд орж одоо хүмүүс сонсогддог болгохын тулд бид нар бас маш их одоо бэлтгэл хийж тэр хөгжмөө бас чамгүй сайн эзэмссэн байх шаардлагатай байдаг. Тэгээд шинэ юм болгоч айгу сонирхолтой сонин содон байдаг учраас бид нэр тэр болгоныг нь өөрсдөө судалж сурна гэдэг чинь айгу гой сонирхолтой бас нэг юм л да. Бид нартэй өөрт айгу сонирхолтой байдаг. Тэгээд тэрийг уран бүтээлдээ яаж ашиглах вэ гээл ер нь бол маш сайхан одоо ажил энэ юунд мэрэгчлээ маш их хайртай дуртай. Нөгөө дуртай учраас ядрах нь баг тий. Хайртай учраас ядрах нь баг, залхах нь баг. Тэгээ энэ эрэл хайгуул нь өөрсдийг нь ингэж гоё сэнгэлж яадаг. Тийм яг үнэ. Тэгээд шин зүйл туршаа тэр нь амжилттай болох юм бол мэдээж сонсогчдын гар дээр очиход бэлэн болгох цомгийн ажил руу ганцхан шамлал орно шүү дээ. Уран бүтээл гэснээс зарим уран бүтээл бол нэг өдрийн дотор ч юм уу нэг хормын дотор ч гэдэг юм уу тийм ээ. За нэг хэдэн цагийн дотор гарчдаг. Зарим нь бол ингээд дуншаал он дамдаг ийм зүйл бол байдаг шүү дээ. Хөсгөтэн хамтлагийн хувьд ч гэсэн уран бүтээлүүдээр тийм он цаг илээсэн ч уран бүтээл байгаа бах. Одоо хоногийн дотор ч бас бүрэлдээ тогтцсон гарцсан ч юм уу тийм ээ. Уран бүтээл бол байдаг л бахал та. Тийм түүхээс нэг одоо энэ цаг мөчөд санагдчихвэл хуваалцаач. Тийм. Одоо энэ шанцанд маань орсон манай хамтлагийн Батцэргийн зохиосон Монгол гэдэг уран бүтээл байгаа. Зоргоо маань энийг бас яг хамгийн анх юу хаад өөрөө аялгаугийн зохиогоод үгийн эхний үгийг нь зохиоцсон байсан. Эхний бадгийг нь зохиоцсон байсан. Тэгээд би энийг сонсож байгаа 2-3 дугаар бадгийг нь бөөнөрөө сууж хагаад хийгээд тэр дор нь баг бичлэгэнд орчихсон. Тий. Гэхдээ яг нөө инхний цомог учраас би тэд нөө цаг хугацааны хувьд ч гэсэн жоохон давчуу эсвэл бас зөрөгтэй ч байсан гэдэг юм уу. Тэгээд шууд бичлэг хийлгээд шууд цомог болгоод гаргаж ирсэн. Дараагийн уран бүтээлүүдээ бол би тэд маш их юу яаж байгаа. Зохиочоод тэгээд тэрийг найруулад бүгдээрээ хийж үзчихэд тэгээд тэрийг аль болохоор нэг олон газар тоглолтод тэд оролцуулж цомог болгоогүй ч гэсэн энэ тэнд очиж туршиж тоглож үздэг. Тэгээд хүмүүсийн өгж байгаа реакшн гэдэг юм уу. Тэгээд дээрэс нь өөртөө тоглож байхдаа ингээд нэг сарын дараа ч гэдэг юм уу ингээд олон удаа тоглоод ирэхээр энэ дээр нэг жоохон ингэчүүл илүү гоё болох юм байна гэдэг юм жижигэн засварууд бас айгүй их ордог. Тэгэж явсны дараа нэг жилийн дараа хагас жилийн дараа айгүй олон удаа тоглосны дараад нь тэрийг бичлэгэнд оруулаад яг хамгийн одоо эцсийн бүтээгдэхүүн гэдэг шиг болох юм бол илүү их үр дүнтэй байдаг юм байна. Тэр уран бүтээлээ чанаржуулах бас нэг арга байна тийм ээ. Тайзан дээр тоглож илүү нүргэлсэн сонсогдсон шүү дээ бас тийм илүү бас гайхалтай сонсогдсон шууд тоглолтууд дээр тэнчэнээс алдаа оноогоо мэдээд яг үнэ улам чамбаар болж шүү дээ. Яарахгүй байх гэсэн үг юм байна л да.
та өөрөө лимбчин тийм ээ. Тэгэхээр лимб гэдэг хөгжмийн гайхамшиг, лимб гэдэг хөгжмийн тэр нэг гоё нь юунд байдаг юм бэ? Хөгжим болгон л өөрийн гэсэн өвдөлтөй, өөрийн гэсэн сайн сайхан тийм ээ. Тийм. Мөн чанартай л байдаг л та, сүнстэй ч гэдэг юм уу? Тийм. За би одоо яг Тулгамд. тийм. Лимбний яг тийм юм гоё юм гоё гэж хэлэхээс илүү яг манай Монгол лимбний гайхамшигч юм бол илүү нөө битүү амьсгаа байдаг. Тэгээд лимбчи өөрөө айгүй гоё нэг юм ихэнхдээ аялгау тоглодог гэдэг юм уу? Айгүй гоё нөө уянгалаг. Яг юу гэж хэлэх юм бэ би? Тэр юунуудаа тэгээд дээрэс нь лимбний бас нөө тоглогдох битүү амьсгаараас гадна одоо суурьтай цуур хөгжим шиг суурьтай тоглох ч гэдэг юм уу юм янз янзын арга техникүүдийг байдаг л да. Тэгээд тэр болгоноороо ингээд тоглоод юу яхад яг нэг хөгжмөр тоглож байгаа биш. Олон хөгжим сольж тоглоод байгаа юм шиг олон техникүүдийг ингээд ашиглаад байхаар тэр нь надад илүү их таалагддаг. Тийм. Хүсэгтэй хамтлагийн хувьд гишүүн болгоно нь мэдээж нөгөө Монголын одоо энэ гайхалтай бит бус соёлын үеийг тээгч нар Монгол ардын урлагийн соёлын элчнэр болдог. Тэгэхээр Монгол ардын урлаг энэ язгуур өв соёл гэж Жаад орж гэдэг хүнийхээр чухам юу вэ гэд асуувал олон л зүйл хэлэх байх л да. Үнч яг нь яг энэ чиглэлээр олон жил гэдэг юм уу би одоо багасаа 5 дугаар ангиасаа л хойш энийг судлаад сураад эхэлсэн гэж боддог. Би өөрөө урлагийн гэр бүл өсөж төрсөн хүн л дээ. Манай аав ээж маань хоёулаа хөгжимчин байсан. Яг энэ ардын язгуур урлаг бол одоо би бол зүгээр нэг бурхнаас одоо бидний өвөг дээдсээс одоо биднэрт үлдээсэн хамгийн маш гайхамшиг гэж боддог. Бид нар бол маш шаттай хүмүүс. Одоо энэ олон жил энэ өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн энэ сайхан урлагийг одоо хүлээж аваад цаашаага суралцаад ингээд дэлгэрүүлээд олон түмэнд таниулаад ингээд явна гэдэг бол бидний одоо маш аттай гэж боддгийн энэ сайхан урлагийг өвлөн тэгээд тэр өвөг дээдсээр бас маш бахархдаг шүү дээ. Ийм сайхан урлагийг одоо бий болгоцсон ард түмэн тий. Тэгээд манай ардын урлаг бол ялангуяа дэлхийн дахинд бол би ямар ч газрын ардын урлагтай бол зүйлэхгүй. Манайх бол үнэхээр гайхамшиг. Тэгэлгүй яхав. Анхны бүрэлдэхүүн яг тэр чигтээ байгаа юу? Эсвэл хүсэгтэй хамтлагийн анхны бүрэлдэхүүн өөрчлөлт орсон байдаг юм уу? Гишүүдийн хувьд. Тийм. Хамгийн анх бид ер нь бол бас адилхан зургуулаад байсан. Тийм. Гэхдээ одоо нэг үндэсний урлагийн театрын одоо эвэр бүрээж хийж байгаа хөгжмийн зохиолч гэдэг Чимбат гэдэг залуу бол хамгийн анх бас хамт байсан. Тэгээд дүү маань бас сургууль сурах гэтэргээд янз янзын тодорхой шалтгааны улмаас нэг удаагүй бас жилч хүрээгүй ингээд би ингээд явах боллоо. Ийм уран бүтээл хийх боллоо гэд бид нарт сайхан ярилцаад ингээд юу яасан. Болсон оронд нь Улан Баяр гээд манай хамтлагийн одоо товшин домбор хөгжим, товшир хөгжим чи ерөнхийдөө бол вилочил чи хүн шүү дээ. Тэгээд за зургуулаа болоод юу яасан. Бүтээл хийдэг. Одоо тэгтээ бидэд бол долуулаа байгаа. Тийм бас нөө хамтлагийн дууралт юмны хувьд бас нэг санжаа жамцгээд морин урч залууг бас одоо хөөх удчлаа 5 жил гар болчихоо. Тон мистер хийж байгаа юм уу? Үгүй. Морин хурч. Морин хурч хийж байгаа. Тийм. Тэгээд манай хамтлаг бол анх зургуулаа байсан одоо долуулаа. Тий. 7 хоногхон болжээ тий. Би нэг сонирхолтой юм уншсан. Антропологч гээд мэрэгчлээ хүн танай хамтлагийн менежер байсан юм. Тий. Антропологч чинь би тэгээд антропологч мэрэгчлээ хүн. Антропологч чинь өөрөө одоо зан заншил тийм ээ хүний үүсэл соёлыг судалдаг мэрэгчлээ хүнийг хэлээд байгаа шүү дээ. Тэнгүүт ийм өв соёл хүний зан заншил ахуй байдлыг судалдаг хүн яг хүсэгтэй хамтлагийн ингээ менежер гэхээр яг нэг юм наалдаж байсан л да. Тэгэхээр нөгөө одоо энэ цаг үед аливаа нэгэн хамтлагт ийм маркетинг, менежмент түүнийг одоо гүйцэлдүүлдэг менежер гэдэг зүйл бас их чухал байна л да. Тэгээ олон улсын хамтлагууд, олон улс руу одоо ингээ тоглолт хийдэг хамтлагуудын хувьд тэгэхээр хүсэгтэй хамтлагийн тим нэг менежертэй байсан гэдэг юм
олж харсан. Тий. Энэ тий айгу бас сонь түүхэлтэй. Ааха. Одоо улсын хурлын гишүүн болцсон одоо бум учир гэдэг доктор профессор манай найз маань одоо биднэрт менежер хийжсэн. Тэгээ энэ анх нэг юм учиртай. Манай бум учир найз маань бол одоо Кембриж их сургуульд доктор хамгаалсан. Бас Монголоос доктор хамгаалсан анхны хүн баха. Тэгээ хамгийн залуудаа бас доктор болж исэн юм. Мундаг эрдэмтэн залуу байдаг. Тэгээд BBC-гээс бас нэг Human Planet-ийн хүрээнд ихний 10 онд болохоор радиогийн бас нэг айгуу том нэвтрүүлэг явсан. Тэгээд тэр нь болохоор бас яг дэлхийн world music чиглэлээр одоо улс үндэстнүүдийн ардын урлагийг ингэж сурталчилж нэвтрүүлэг хийдэг. Очиж сурвалжлага дээр авдаг тийм нэвтрүүлэг л дээ. Тэгээд Монголыг сонгож Монголд хийх болоод тэгээд Монголд ягаад бум учиртай маань холбогдсон хэрэг нөө Кембрижид сурсан хүмүүсийн тийм нөө нэг CV байдаг юм байна. Урд нь суралцж исэн хүмүүсийн. Тэгээд тэр хүмүүстэй одоо Монголдо байгаа хүмүүстэй холбогдоод яг Лондонд Англид сурж исэн гэдэг утгаар нь тэр хүмүүстэй контактлаа холбогдоод тэгээд танаа Монголд нэг ийм нэвтрүүлэг хийж та одоо орчуулагчаар юм уу эсвэл одоо Монгол дахь зохион байгуулагч менежерээр ингээд ажиллах боломжтой юм гэдэг юм санал тавьдсан байна. Тэгээд тэр саналын дагуу манай бум учир маань саналыг хүлээж аваад тэгээд Монголд хэд хэдэн хамтлагууд Алтан ураг одоо манай хамтлаг гэдэг хэд хэдэн хамтлагуудын бичлэгийг хийгээд тэр хүмүүстэй ирж анх уулзаад бичлэг хийж байгаа. Тэгээд манай хамтлаг сонгогдоод тэгээд тэр жилийн 10 онд тэр нэвтрүүлэг маань цацагдаад 10 оны сүүлээр тэр бүтэн жилдээ цацагдсан бүх дугааруудаасаа юу хамгийн их хандлт авсан, хамгийн их одоо фидбек коммент авсан тийм нэвтрүүлгүүдээ сонгоод нэг 5 хамтлагийг бас сонгоод BBC радиод нэвтрүүлэг хийсэн. Тэгээд манай хамтлагийн оролцсон нэвтрүүлэг яг хамгийн их коммент, хамгийн их хандлт авсан, хамгийн их олон удаа сонссон нэвтрүүлгээр шалгараад тэгээд манайх 10 онд нь эхлээд BBC радио дээр очиж бас тоглолт хийж ирсэн. Тэгээд тэрнийгээрээ дамжуулаад дараа жил нь BBC телевизийн тэр том юм прожектод оролцсон. BBC радио энэ гэсэн зүгээр нөө радиогийн бид хэдэд бол зүгээр нэг юм зүг зэрэглээ үлгэр домгийн юм шиг юмсан BBC-гийн радио студид ороод суuna гэдэг бол одоо бидний нөгөө яг салбарт нь ажиллаж байгаа мань мэдчих хүмүүст бол өстой бүр үнэхээр гайхалтай ийм мөчөө. Тэгээд бас нэг сонирхох яг миний л нөгөө хувь хүний сонирхож байгаа нэг бас зүйл байгаа. Энэ нь та бүхэн маань өөрсдөө үндэсний урлагийн их театрт яг л одоо энэ хөгжмийнхаа ажилтай. Тэгээ нөгөө төлөвлөгөө норм гэл баахан зүйл байгаа ш тоглолтын төлөвлөгөөнүүд гэдэг. Энэ үндсэн ажлынхаа хажуугаар уран бүтээлийн цаг гаргана гэдэг бас л завгүй байлгадаг байх л та. Тийм. Яг манай хамтлаг сая 18 оноос хойш ерөнхийдөө байгуулгаасаа юу яасан? Гараад яг өөрсдийнхөө яг хамтлагийнхаа уран бүтээлийг хийгээд ажиллаж явах хугацаанд бол мэдээж уран бүтээлийн цагаа тусад нь гаргана гэдэг бол тусад нь гаргана гэдэг. Тэгэд манай үндэсний урлагийн их театр чинь бас ажил ихтэй штэ. Яг л төрийн бүх одоо арга хэмжээнүүдэд очдог. Одоо жишээ нь одоо 100 мянган ихийн баяр гэдэг юм уу одоо одон гардуулах одоо юу гэдэг тийм засгийн газрын ордон чи хэдэн удаа жилдээ ингээл шагнал одон гардуулдаг үлээ тэр болгон дээр очиж тоглолдог. Тэгэл төрийн бүх айлчлууд янз янзын юм дээр ингээд тоглолдог. Өөрсдийнхөө чуулгынхаа уран бүтээл, театрынхаа уран бүтээлийг хийдэг ингээд маш их ажилтай байгууллага. Тэрний хажуугаар бас хамтлагийнхаа уран бүтээлийг хийнэ гэдэг бас нэлээд их цаг хугацаа шаарддаг, нэлээд их хөдөлгөөр шаарддаг байсан. Би яг тэгж л бодлоо л доо. Яг үндсэн ажлынхаа хажуугаар уран бүтээлийнхаа цагийг гаргана гэхээр одоо нэг илүү цаг гэдэг чигэд нэлээд сунж суудаг байсан болов. Тэгээд мэдээж нэг уран бүтээлч хүмүүсийн хувьд дээрэс нь хөсгөтэй хамтлагийн хувьд бол тоглолтын төлөвлөгөө гэх юм уу тийм ээ 3 сараар нь 6 сар одоо барагч заримдаа жилээр нь ч юм уу ингээд гарчдаг. Одоо болов гэж одоо бодож байна л та. Тэгэхээр хамгийн хэцүү зүйл бол нөгөө арга гэртээ цаг зав зарцуулах гэдэг зүйл маань хамтлагийн бүх гишүүдэд бас нэг шаналгаатай л зүйл
одоо ч гэсэн байгаа л бахал та. Тэгэхээр аль болох цаг зав гарлаа л бол чөлөөт цагаа гэр бүлдэл уран бүтээлч хүмүүс зарцуулахыг гэрлүүгээл их яардаг юм билээ. Мэдээж тийм манай хамтлагийнхны хувьд бол яг нь гэр бүлээрээ бид хэд аялах маш сонирхолтой хобби нэгтэй хүмүүс. Тийм. Тэгээд ер нь бол яг хамтлагаараа бид нар жилийн 365 хоногийн ихэнхийг нь гэр бүлээсээ илүү хамтлагийнхантайгаа өнгөрөөсөн тийм тооцоонууд байдаг. Харин тэгэн шүү. Тэгээд гадагшаага явахаар хамтлагийнхантайгаа л явдаг. Монголд байсан ч хамтлагийнхантайгаа байдаг. Тийм. Гэхдээ гэр бүлд яг тэр хоног нь арай хамтлагийнх нь гүцэхгүй байна. Мэдээж тиймэрхүү асуудлууд маш их байдаг. Уран бүтээлч хүмүүсийн бас нэг хэцүү зүйл нь энэ л юм да, тийм ээ. Тэгэхээр нөгөө тийм ч учраас уран бүтээлч хүмүүсийн арга гэр байна гэдэг бол тийм амраг зүйл биш ээж гэдэг үг уран бүтээлчдийн дундаас л гарсан байх л та. Тийм. Одоо мэдээж манай хамтлагийн одоо өдийд эрэхтэй байгаа энэ олон жил уран бүтээлээ одоо асуудгүй хийгээд явж байгаа. Ингээд энэ бүхэн маань одоо бидний эхнэр хүүхдүүд, нөхөр хүүхдүүд одоо арга гэрийн маань ямархуу байгаас одоо шууд харагдаж байгаа. Тийм. Манай хамтлаг ямар явж байгаа нь бол мэдээж манай хамтлагийн арга гэрийнхний юу гэдэг одоо үр дүн. Тэгэлгүй яах. Тэгээд ийм диктатуртай байгууллагт ажилласных хамтлагт бас энэ нь их нөлөөсөн баг л та хариуцлагатай байх, эв нэгдэлтэй байх, шудраг байх гэд тухайн нөгөө нэг ажиллаж исэн байгууллагын соёл дүрм гэдэг зүйл нөгөө хувь хүнд шингэждэг, суучдаг тий. Тэгээ энэ нь эргээд хамтлагт бас эерэг нөлөөгөө үзүүлсэн болов уу гэж бодож байна. Яг үнэ. Наач. Дөрөв ижил манай хамтлагийнхаа одоо тоглолтын цагтаа ер нь бол хоцрохгүй тий. Ер нь төрүүлж л ирдэг хүмүүс. Тэр нь тэгээд тэр ажлаас авч үлдсэн соёл тий, соёлын нэг байна. Гайхалтай зүйлсүүдийн нэг байна л да. Тэгээ хамтлагийн цаг барих гэснээс хөсгөтэй хамтлагийн хувьд ингээ ажил үүргийн хуурай яаж хийдэг одоо хамтлагийн ахлагчаасаа гадна за менежер ч гэх юм уу. Одоо ингээд олон жил хамт явахаар ингээд яг хүсээсээгүй ингээд нэг салбарлуугаа ингээд нэг ажлуудаа хариуцж аваад тийм юу ячдаг. Тийм одоо хамтлагийн фянд гэдэг юм уу дугуйлт одоо энэ тэнд хөгжим гээд тэрийг нь бол одоо жишээ нь би хариуцдаг. Одоо манай хамтлагийн Бат зориг маань бол одоо юу гэдэг тоглолтын хуваар одоо ерөнхийдөө менежер талын ажлыг илүү их хийдэг. Гэхдээ яг ерөнхийдөө бүгдээрээ сууж ярилцж байгаа шийдвэрээ гаргадаг. Чухал юмнууд дээр одоо хүнтэй очиж уулзах гэрээ контракт дээр бол мэдээж хамтлагийн ахлагч байна. Манай хамтлагийн ганц эмэгтэй ятгачин амар баясгалан маань одоо юу гэдэг хамтлагийн санхүүг барьдаг ч гэдэг юм уу. Ингээд бүгдээрээ тустай үүрэгтэй. Яг нөгөө олон жил явахаар энэ л тэрийг хийчиндээ, энэ л энийг хийчиндээ гэдэг нэг юм хантай болчихж байгаа юм л да тий. За ингээд хоёлаа best of хөсгтөн пензанда орсон B тал дээрх 5 дууга түрүүнийг шиг бас сайхан тайлбартаагаар одоо яваад тэгээд энэ 5 дууга зориулъя. За эхнийх нь бол Чингис хаан гэдэг дуу уран бүтээл оржээ. Тийм энэ Чингис хаан уран бүтээл маань бол одоо соёл урлагийн их сургуулийн багш Мөнхбат гэдэг морийн багш Мөнхбат ах маань бүтээл. Урд нь яхаа өөрөө ганцаараа тоглодог байсан. Бид нэр сонсоод айгүй гоё магтаал байна гэж байдгүйс. Яг л нөө тимээтэй адилхан бидэд Мөнхбат ахтай уулзаад энэ зөвшөөрлийг нь аваад тэгээ энийг хамтлагийнхаа юунд найруулж тоглоё гэдэг саналыг тавиад тоглосон. Энэ маань бас эзэн Чингис хаанаа магтсан сайхан магтаал байгаа. За 12 жил. 12 жил бас бидэд ярилцаад манай хамтлагийн бас Бат зэрэг юу яасан ах нэг юм санаа дэвшүүлдэг. Хэдүүлээ одоо ингээд айгүй олон уран бүтээл явдаг. Дандаа л монголчуудад баг ихэнх нь баг гадныханд ч юм уу ингээд зориулж ингээд сонсогчтой айгүй зориулж байдаг. Хэдүүлээ хүүхдэд зориулсан бас нэг хитэн уран бүтээл хийвэл яасан бэ? Гэтэ бид эхний ээлжинд яг юу юугүй шин юм хийхээс илүү хүүхдүүд ялангуяа шин юм хүлээж авахтаа ямар байдаг вэ? Тэгснээс 12 жилийг хүн болгон мэднэ, хүүхд болгон мэднэ гэд 12 жилийн хэдүүлээ нэг гоё өөрсдийнхөө юмд оруулж найруулж бүтээл болгол яасан гэд энэ маань ч гэсэн айгүй амжилттай ясаа та хүүхдүүд бол маш их мэддэг. Бүр дээрээс нь бүжиг айгүй их болцсон байл. Тэгээд энэ бас ирээдүйн хойч үедээ хүүхд багчуудаа зориулсан энэ бүтээлээ пензанда бас шигтгэж өгсөн та бүхэнд бас баярлалаа.
гэж одоо олон хүүхд махчуудынхаа өмнөөс хэлье. За Монгол гэдэг уран бүтээл оржээ. Тийм энэ Монгол нэг түрүүний миний ярьдаг манай Батцэргийн маань бүтээл. Тэгээд энэ бүтээлээрээ одоо бид одоо маш олон уралдаан тэмцээнүүдэд Гран При алтан медаль гэдрийг авч ирсэн юм сайхан бүтээл. Бидний хувьд бол одоо favorite гэдэг шиг тийм бүтээлүүдийн маань нэг 5 тест ч гэсэн 5 хүүхний бас гайхалтай уран бүтээлүүдийн нэг шүү. 5 тест бас энд орж өгсөн. Тийм 5 тесийг бидэд одоо яг түрүүний ярьжсэн бас олон хэлбэрт хэдүүлээ нэг уран бүтээл хийж үзьегээд тэгээд 5 тес гэдэг уран бүтээлээр бид нар бас хамгийн анхны нэг 2010 онд болсон Солонгосын Жэжүүд болсон дэлхийн Delphic 3 гэдэг дэлхийн урлагийн олимп гэж болтгийн. 4 жилд нэг удаа тэр олимпиад яг акапеллийн төрөлд оролцоод яг 5 тесээрээ бид нар алтан медаль авч ирсэн юм. Яг тэр акапелла хувилбар нь үнэхээр янзтай, үнэхээр гайхалтай шүү. За тэгээд энэ пянцанд орсон хамгийн урт уран бүтээл бол Жангар байна. Жангар. Тий энэ Жангар маань тийм би бас түрүүл ярьжсэн нөгөө нэг номон хуур ашиглаж юу яасан тэгээд хурдан удаантай бас яг нөө Жангар туйлаас үгийг нь авч ашигласан ийм уран бүтээл байгаа. Тэгээ манай бас яг хамгийн одоо юу гэдэг хамгийн хүмүүсийн таашааллыг хүртдэг уран бүтээлүүд юм аа нэг. За ингээд Жангар гэдэг одоо энэ хүү гайхалтай уран бүтээлээр нь өнөөдрийн Vintage Room нэвтрүүлэг маань бол өндөрлөх болно. Хамтлагаа төлөөлж ирсэн одоо танд маш их баярлалаа. Таны болон хамтлагийн уран бүтээлд нь, амьдралд нь, за ирээдүйд зорж байгаа бүх зүйлсд нь уран бүтээлийнх нь одоо ертөнц болон хувь хүмүүсийнх нь амьдралын ертөнц үргэлж гэрэл гэгээтэй байх болтугай амжилт хүсье гэдэг үгээр хамт олноо төлөөлж та бүхэнд энэ үгийг хэлж байгаа юм шүү. Тэгээд урилга хүлээж аваад ирсэн танд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр одоо бидний уран бүтээлийг маань одоо нийтэд түгээн одоо таниулахад одоо энэ ажилдаа одоо татаа оролцуулж биднийг энэ нэвтрүүлэгтээ оролцуулсан та бүхэнд маш их баярлалаа. Ажил хөтөлбөрийн өндөр амжилт хүсье. Тэгээд энэ дээр бас нэмж хэлэхэд бас бидний энэ Best of Өсгтөн гээд энэ пянцыг маань гаргахад одоо маш том үүрэг гүйцэтгэсэн PC Mall-ийн хамт олон тэгээд дээрээс нь цогт уяр ахта, Чинзоо ахта, Бэлгээ ахта, Найгаа зураачта тийм үү яг энэ манай пянцанд одоо гар бие оролцсон бүх баг хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд дээрээс нь биднийг Хөсгтэн хамтлагийг сонсдог нийт одоо сонсогч нарт та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд Хөсгтэн хамтлаг та бүхтийнхаа одоо юу гэдгийг элчинэрэг одоо та бүхтийн бүх сэтгэлийн юм тиймэр манай хамтлаг маань үдий зэрэгтэй явж байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн та бүхэндээ уран бүтээлүүдээ маш сайхан уран бүтээлүүдээр олон жил учран уулзаж явах болно гэдгийг амлаж байна. Тэгээд маш их баярлалаа. За тэгэлгүй яах вэ? Тэгэхээр эргэжил гарах одоо цомгийг нь бас хүлээж байна. Тэгээд мэдээж пянц гэдэг бол соёлын бит бус үеийг бит болгож нийт монголчуудтай барьж байгаа том бэлэг. Тэгээ энэ том бэлгийг барьсан та бүхэнд бас дахин баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн Vintage Room нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарт Хөсгтэн хамтлагаа төлөөлж Хөмич Хөсгтэн хамтлагийн одоо гишүүн Хөмич Лимбич Жад орч маань ирж оролцлоо. Ингээд нийт сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар иргэн та бүхэнтэйгээ уулзцгаая. Хөсгтэн хамтлагийн Best of Хөсгтэн цомогт орсон Б тал дээр их 5 дууг та бүхэндээ яг одоо сонсоход бэлэн болсон байна. Нийт Хөсгтэн монголчуудаа аз жаргал амжилтыг хүсье. Түр баяртай. Баяртай.
Цагаан хулган нэгэн жилээ дэвэр сүүлэн тэнцвэн байдаг эцэндээ ээлтэй өхөр 2 жилээ арри баттан дахраа байдаг алан дээрээ маргурм жилээ тэнхийдээ гүнэгэдэ байдаг тэнэн чихээ тулаа дурган жилээ Yüzün cille tavuğun cinge tango tod baydık terkinden kullandık tekrarın cille Mutlulatları manna baydık Fonfonlu tenakvarın cille Harrinatları hatıra baydık Altın sıyotun akharın cille
Teen altarga ja ketting satna gargan sota Finnin kemat rioswe Kundara tingrin nor show Gunetsin altarga ja kunnot nor gargan sota Gundin kemat rioswe Orsan morum taçı kreyan tarlıksın morul tandidağın orsan boyun taboru tavungoz Esin tez targın düsse borun düsse orhun düs Esin tez targın düsse borul 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 düsse orhun düs Oğuz nori tarrıngırsın onun jarrayıp tarırsın Eydim alıyında olsun kaldır savun tez ol Borun desmin emdirçirsin bayın ki şehirden çirsin Bolluğu soğusun nurcu gözsün bayın tansıgı tavun ol Eksin tez targın düsse borun düsse orhun düs 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 Orsan morum taçı kreyan tarlıksın morul tandidağın orsan boyun taboru tavungoz Tavun tez Эштэнхэн цагт гарсан энэ олон бурхад дэм шажин дэлгэрэх цагт гарсан дахицуулах хааны үлдэл тансаг бомб хааны яч үйзэн алдар хааны хөвгүн Уян өнчөн жангар билээ. Ой,   ой,  ой,
nastada takşımız noktada do tunçum yer ultisayım tunçum yer ultisayım vurur şasına armsız derdi vurur ta hulu orgucu murdu sağım hulu orgucu murdu sağ vurur şasına döndüm şarmın kız hani damda rusa namda rusa Tawon nastada, tawon şotum hani kelbestam doğrusungen, kelbestam doğrusungen. Turlar klasına, turga meri ham ebdi sonca tingut turhoda, sonca tingut turhoda. Dostlar klasına, dartın da sangar nida dost otay jangar nerre dost otay jangar nerre dost. Hansa zerdin urreza, hıllır güç martısa, hıllır güç martısa, dırı varıksa
났습니다 격등객 셔먼 산이 넘도 루사 백힘 타원 났다다 특히 타원 셔던 하니 객바스 넘도 승계 객바스 넘도 승계 돌아가로 잤습니다 돌아베리 한명디 소음 잣띵 우쭈 홍색 소음 잣띵 우쭈 홍색 더서럭 났습니다 나트에 더서 언니들아 도스보다 정간 내래도 도스보다 정간 내래도 도시